За сайн байцгаана уу. Би Монгол Улсын их сургуулийн Монголын тооны хүний үндэсний хөгжлийн зөвлөлтөнд аваад орж байна. Энэ удаа Монгол дахь хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааны тайланг танилцуулахаар бэлтлээ. Хэрэглэгчийн итгэлийн индекс гэдэг бол эдийн тухайн орны эдийн засгийн ерөнхий байдал болон хэрэглэгчид өөрсдийнхөө санхүүгийн байдлын талаар хэр зэрэг өөдрөг үзэл бодолтой байгаа хэмждэг ийм үзүүлэлт. За олон оронд энэ төрлийн үзүүлэлтүүд тооцогдож цаашдаа банкны эдийн засгийн гол асуудлуудад бас ашиглагддаг байх юм аа. Тухайлбал Америк нэгдсэн улс, Англи, Австрали, Таиланд, Япон гэдэг ийм улсуудад хэрэглэсийн байдлын талаар хэрэглэгчдийн итгэлийн индексийг чиглэлийн судалгаануудыг явуулдаг байх юм аа. Орны эдийн засгийн байдал сайжрахын хэрээр хэрэглэгчдийн итгэл дээшилдэг. Энэ цаашдаа бараа бүтээгдэхүүний эргэлт худалдан авалтыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болох учиртай. За харин эдийн засгийн байдал муудвал хэрэглэгчид ирээдүйдээ итгэл нь буурч хэрэглээгээ хөнж багасгаж идэг ийм нөлөөлөлтөй байна. Монгол Улсын хувьд энэ хэрэглэгчдийн итгэлийн индексийн судалгааг 2009-2014 оны хооронд жилд нэг удаа хийгдэж ирсэн. За харин 2014 оноос хойш улирал бүр хийгдэж байгаа. Энэ удаагийн 2024 оны 3 дугаар улирлын судалгаа бол 2024 оны 9 сарын 30-наас 7 сарын 1-ээс 9 сарын 30-ны хооронд хийгдлээ. Улаанбаатар болон 21 аймгийн 911 хүнийг хамтсан ийм судалгаа бас юм аа. Индексийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг манай судлаачид гаргана. За миний хувьд зүгээр танилцуулахад өрхийн санхүүгийн байдал одоо хэр гарч ирвэ гэдэг ийм үзүүлэлтээс талаас нь тайлбарлая. Санхүүгийн байдал жилийн өмнөхөөс сайжирсан үзүүлэлт харагдаж байна. За санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж хариулсан иргэдийн хувьд бол өмнөх оны мөн яс 7.3% бүгдээр бага байна. Харин орлого 50%-аас илүү хэмжээгээр буурлаа гэж үзэж байгаа хүмүүс бол 6.3% байна. Тэгэхээр ингэ бодохоор зэрэг орлогын хэмжээ буурсан гэж хариулж байгаа хүмүүсийн хувийн жин бол буурч эсвэргээр сайжирч байна болж гин гэдэг хариулагчид бол өссөн байх. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин өмнө оныхоо түвшингөөс 1.5 пунктээр өссөн юм үр дүн манай судалгаанаас харагдлаа.